Монгол оронд 800 мянган жилийн тэртээс хүн анх сууршиж амьдарч эхэлсэн бөгөөд энэ цаг үед амьдарч байсан хүнийг Homo erectus хэмээн нэрлэдэг. Homo erectus гэдэг нь босоо явагч хүн гэсэн утгатай үг. Тэднийг 1.8 сая жилийн тэртээ Африкаас сууршиж амьдарчээ. 40 мянган жилийн өмнө байгалийн галыг эзэмсснээр охчин амьтнаас өөрийгөө хамгаалах гал дээр хоол хүнсээ болгон махыг нэмэлт шимэгчдээс ариутгаж идэж сурсан нь тэдний хоолны шингэцгийг түргсгсэн байна. Болсон хоол хүнс хэрэглэх болсноор оюун ухаанд хүн болж хөгжих эхлэлээ тавьсан гэж үздэг. Энэ үеийг хуучин чулуун цэцгийн доодуу хэмээн нэрлэдэг ба 800 мянгаас 100 мянган жилийн хугацаанд үргэлжилжээ.